За үзэгчдээ бид барилгын хөгжлийн төвөөс та бүхэндээ мэдээллийг хүргэж байна. Улсын хурлын 88 дугаар тогтоолоор барилгын материалын үнийн өсөлтийн асуудлыг хэрхэн зохицуулах, ямар арга хэмжээ авч байгаа талаар бид бас барилга байгууламж, зураг төсөл, магадлалын хэлтсийн дарга хангалаас тодруулахаар ирээд байна. За та энэ улсын хурлын 88 дугаар тогтоолын хэрэгжилтийн асуудлаар бас бидэнд мэдээлэл өгөхгүй. Одоо яг ямар шатнд явж байна? За баярлалаа. Та бүгдийн өдрийн мэнд хүргэе. За 2021 онд улсын хурлын 88 дугаар тогтоол батлагдсан. За энэ хурлын тогтоолоор бол төсөв төртгийн одоо материалын үн хэрхэн яаж нөлөөлж байгаа талаар энэ судалгаа гаргаж бидэнд танилцуулна уу гэдэг ийм ерөөхдөө чиглэл үүрэгтэй байгаа. За энэ чиг үүргийн дагуу барилга хотын байгуулалтын сайдын 22 оны 8 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулсан. За энэ ажлын хэсэгт бол бүх яамдын одоо хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэнгүүд дарга нар ингэж оролцсон ийм том нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй өргөтгсөн ажлын хэсэг байгаа. За энэ ажлын хэсгээр одоо материалын үнийн судалгааг нэгдүгээрт гаргах. Одоо дундаж үн хэд байх вэ гэдгийг гаргах. За хоёрдугаарт нь нийт хичнээн барилга байгууламж энэ одоо 21 оноос хойш энэ материалын үнийн өсөлтөнд өртсөн бай гэдэг талаас нь яг энэ баримт тоо гаргаж ирж баталгаажуулах гэдэг ийм үүрэгтэй байсан. За эннийхээ дагуу нийт энэ ажлын хэсгээс 1142 төсөл арга хэмжээ энэ 88 дугаар тогтоолд хамрагдахаар бид дээр жагсаалтууд ирсэн байгаа. За энэ ажлын хэсгээр бол нийт 781 нэр төрлийн бараа материалын одоо дундаж үнийг гаргаж судалсан байгаа. За энэ судалгааг бас ганцхан одоо барилга тогтоолт яам хийгээгүй. Энд ч бол бүх төрийн бус байгууллагууд оролцсон. Хөгжлийн төлөө барилгын нэгдсэн холбоо, барилгын материалын үйлдвэрлэгчдийн холбоо, за барилга ЦГМ, за барилгын хөгжлийн төв, за барилга хотын байгуулалтын яамнаас ингэж бүрэлдэхүүнтэйгээр оролцож энэ судалгааг гаргасан байна. За үүний дараагаар бид нэр барилга тогтоолтын сайдын тушаалаар 75 дугаар тушаалаар одоо улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих төсөл арга хэмжээнүүдийн барилгын одоо материалын үнийн өөрчлөлтийг хэрхэн яаж тусах уу, одоо тооцох төр журмыг бол бас баталсан байна. За нийт 1142 юм төсөл арга хэмжээ хэрэгжиж яг энэ 88 дугаар тогтоолд хамрагдахаар байна гэсэн. За тэгэхээр эдгээрээс яг хичнээн байгууллага нь одоо та бүхэнтэй холбоотой ажиллаж байна. Яг энэ төсөлд хамрагдаж байгаа. За энэ 88 дугаар тогтоолын хэрэгжилт маань бол 7 сарын 1-нд бид нэр улсын хурлд танилцуулахаар байгаа. Гэтэл яг өнөөдрийн байдлаар нийт 1142 барилгаас 654 аж ахуй нэгж нь бол ирээгүй байна. Нэг ёсондоо бидний одоо яг хийгдэж байгаа үйл процесс маань 42% та явагдаж байна. Одоо үлдэгдэл 58% та одоо төсөл арга хэмжээнүүд нь бид нар лөө хандаагүй байна. Одоо төсвөө боловсруулаагүй байна гэсэн үг. Тэгээд бид нар энийг хэрвээ бас энэ хуулийн хугацаанд 7 сарын 1-нд танилцуулах учраас бид нар 6 сарын 15-наар тасалбар болгоод түүнээс хойш ирж байгаа материалууд бол үнэхээр амжихгүй нэ гэдэг асуудлыг тавина. Тэгээд энэ улсын хурл танилцуулах энэ дүн бол нэг ёсондоо биднэрт материалын үн одоо яг бодит байдлаар зах зээл дээр ийм одоо өөрчлөлт гарсан байна л гэдгийг бид нэр танилцуулах. Энэ бол яг төлөвлөлтийн шатанд гарах одоо дүн байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд та бүхэн ямар байдлаар яг мэдээллийг хүргэж ажиллаж байгаа юм болоо? Одоо тал хувийн шахуу ирээгүй нь шүү дээ, тийм ээ? Талаас илүү байна. За бид нар бол яг энэ ч бүх барилга одоо бүх яамдууд маань бол нэгдүгürt мэдээлэлтэй байгаа. Бүх одоо төсвийн ерөнхийлөн захирагч нар маань одоо өөрсдийнхөө тоог гаргаад манай дээр 10 барилга байна, 20 барилга байна гэж жигшээтэй яг бүх тоогоо гаргаж ирээд бид нар лөө нааш нь одоо тоо хэмжээгээ баталгаажуулж нөгөө гүйцэтгэгч компанитай бол харьцсан байгаа. Тэр баталгаажуулсан тэр тоо хэмжээг үндэслээд компаниуд маань төсвөө хийлгээд нааша орж ирж одоо хяналтанд орох
одоо чиг үүрэгтэй байгаа энэ төр журмынхаа дагуу. Энэ төсвөөсөө материалын үн хэдэн төгрөгийн зөрүү гарч ийнө гэдгийг л тодорхойлуулж тавих юм. Тэгээд энэ процесс маань магадлал эхлээд хийгдэнэ. Дараагаар нь тэр дүн маань одоо нэгтгэгдээд улсын хурлд танилцуулагдах ийм төлөвлөлтийн дүн байгаа л гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ хамрагдахгүй тохиолдолд энэ маань бол улсын хурлд өргөн барьдаж танилцуулагдахгүй л гэсэн үг. Дахиад одоо нөхөж энэ ч бол бид нэр магадлал хийгээд явна гэдэг асуудал байхгүй болчихж байгаа. Нэг ясандаа хоцорч байна л гэсэн үг. Тий. За тэгвэл одоо энэ 6 сарын 15-наас одоо өмнө амжиж материалаа эргүүлэх ёстой гэж байгаа шүү дээ тий. За тэдгээр аж ахуйн нэгжүүдэд бас хандаж анхааруулах зүйл байна уу? За ирж мэдээлэл аваагүй тохиолдолд бид нэр бас энэ ч яг дотооддоо манай хэлтэс бол бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа. Хэрхэн ямар материал бүрдүүлэх вэ? Төсвөө хэрхэн яаж задлах вэ? Материалаа хэрхэн яаж задлах вэ гэдэг бүхэл одоо чиглэлийг бол манай нэг цагийн үйлчлэгэн дээр бүгд нь одоо мэдээлэл өгөөс сууж байгаа хүмүүс байна. Мөн үүнээс гараад явхлаар бид нэр бас дотоодын хяналт байна. Дотоодын хяналтан дээр материалын одоо урд нь магадлаар орсон дүгнэлтийг одоо материалын үнийг үндэслээд хийж үү, эсвэл бол материалынхаа үнийг өсгөж үү, эсвэл дутуу материал оруулж нэмэлтээр материал оруулж үү гэдэг асуудлыг бид нар бас яг дотоод хяналтын шатанд мөн экспертийн шатанд энийг бол бүгд хянаад явж байна. Бүрдүүлж ирэх материалын тухайд бас мэдээлэл өгөх тодорхой байгаа. Тийм тэр бүгд бол бүгд тодорхой байгаа. Тий. За мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа. Бид та бүхэнтэй барилгын хөгжлийн төвөөс тодруулгыг хүргэлээ анхаарал тавьсан үзэгчдэд баярлалаа.